За одоо хариулъя. За энэтэй уяжуулаад ганц нэг тайлбар хийсэн зүйтэй байна. Өнгөрсөн 21 сарын 14-нд гадагшаага явсан. Энэ ямар учиртай явуулт гэсэн гэхээр би одоо онгоцоор нисэхдээ уг арьс намын бүлгийн дарагтай хамт ниссэн юмсан. Яваад одоо 14-нд яваад 27-нд ирсэн 13 хоног л явсан. Намайг 31 явлаа бид бас улсаар игээд ахш юм. Ер нь жоохон үнэн мөннийг барьж ярих хэрэгтэй хөө. За энэ явсан аялал яах вэ гэхээр бид баялагын сангийн бас баялагын сангийн араас явсан. Цаашлаа баялагын санг өнөөдөр бид нар яах вэ гэхээр өнөөдөр Эрдэнэс Монгол маань өөрөө баялагын сан байх ёстой гэдэг ийм л одоо концепцийг гаргаж ирж байгаа. Бодлогоо гаргаж ирж байгаа. Эрдэнэс Монгол дотор 5 толгой явж байгаа. Эрдэнэс Монгол дотор Эрдэнэс оюун толгой Эрдэнэт улсын үйлдвэрийн газар явж байгаа. Эрдэнэс Монгол дотор маа артам явж байгаа. Эрдэнэс Монгол дотор өнөөдөр Шивөө, Багнуур, дахиад дээрэс нь энэ газрын тосны одоо сайн яриад байгаа газрын тосны одоо төр юмч улсын үйлдвэрийн газар нийт 16 стратегийн орд 11 аж ахуй нэгж явж байгаа. Энийг бид нар эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд эхлээд бид нар баялагын сангаа ер нь зөв суурь концепц тавьчихсан гэдэг имэйл алхмаар өнөөдөр бид нар эхлээд Хонконгод очиж Хонконгийн хөрөнгөний биржтэй өгч бидний үйл ажиллагаатай бас танилцаад өөрсдөө саналыг хэлээд эхний ээлжинд бид Эрдэнэс 5 толгой Хонконгийн хөрөнгөний биржтэй дамжуулалтаа гаргахад ер нь ямар хөө одоо хандгаа та бүхэн хүлээж авах нь бид ямар шаардлагыг одоо бас арьс цаашдаа бас ажиллаж шаардлага хангасан байдлаар бид гарах уу гэдэг ийм байдлаар бас хоорондоо санал солилцоод ер нь бас хамтарч ажиллахаар бас санал нэгдсэн гэдгийг сэтгүүлч бас таавруудад дуулахыг хүсэж байна. Дараа нь араас нь олон төслүүд гарна. Зөвхөн Эрдэнэс тавлахгүйгээр Монголын баялаг усахгүй шүү дээ. Үүний дараагаар бид нар Казахстан улсын Астана хотод байгаа алт зөвшөөрлөх үйлдвэрээр хийсэн. Өнөөдөр бид нар алтын нөөцөө алтаа дотроо тогтоож барьдаг ус байх хэрэгтэй. Бид хамаг алтаа хийсэн одоо бүтээсэн хувийн болон төрийн одоо өмч улсын үйлдвэрийн газар тогтоосон алтаа гадагш нь бүгдийг тавиад байна. Энэ нөгөө ихэд Солонгос руу адаж байгаа шүү дээ. Солонгос руу гэхдээ би зүгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүн хэлбэрээр авч ирж байгаа гэдэг ийм мэдээлэл надад байна. Энийг тогтоохын тулд бид нар Төв банктайгаа яриад уулуурхай хүнд үйлдвэрийн яам алт зөвшөөрлөх үйлдвэрийг бид нар хийж барьж хийх ёстой гэдэг ийм одоо концепцийг боловсруулаад 5K гэдэг Казахстаны дэлхийд ер нь эхний 2-д орох үйлдвэртэй болсон. Казахстан жилдээ өнгөрсөн хугацаанд жил 50 тонн алтыг гадагшаа алддаг байсан. Одоо жилдээ 70 тонны алтыг Төв банкныхад хадгалдаг. Цаашдаа тэр үндэсний мөнгөнд төвлөрдгийн тогтвортой байдал, инфляцийн түвшин, валютын нөөц, алтны нөөцөө нэмэгдүүлдэг ийм төрлийн бодлого байх ёстой гэдэг зарчмаар байна. Дараа нь цаашдаа баялагын сан гэдэг Норвегийн баялагын сан болсон. Норвеги улс нь дэлхийд хамгийн том одоо хөрөнгөний удирдлагыг зохицуулдаг $1 триллион одоо эргэлтийг бий болгосон ийм том одоо сан бий болгосон. Энэ улс нь дэлхийн 2-р дайны дараа бодомдонд нь хүн үлдвэрч өгдөг байсан. Дээрээс нь орлогогүй учраас Европын холбоонд Норвеги улсыг аваагүй юм гашуун төгөлдөн шүү дээ. Хүн ам 5.2 сая, манайх 3.2 сая хүн амтай. Ер нь ижил тэнцвэр хэмжээнд бид нар бас хоорондоо хамтарч ажиллах ийм саналуудыг тавиад Норвегийн баялагын санг өнөөдөр Монгол улсад бас бид нар хуулбарлаж авчрах ёстой гэдэг ийм ойлголтыг аваа явж байгаа. Өмнө нь манай их хурлын гишүүд очсон юм байлээ. Очоод баялагын санг сайн судалж хуулиар гаргасан юм байлээ. Харамсалтай буцаад сонгуульд өгсөн учраас баялагын сангийн тухай хууль нь халамжийн хуулиудаар гарсан юм байлээ. Эх орны хишиг 100 мянга дахиад дээрээс нь 150 мянгаыг хараад чинь тийм төг. Бид нар төлөвийн гашуун төг байгаа учраас одоо бидэнд цаг байхгүй, хугацаа байхгүй. Бид бол энэ үндэсний хэмжээнд эх орныхоо энэ өмнө хүлээсэн бас нэг хариуцлага байна. Бид баялагаа цааш нь тогтоож барьж энэ ард орныхоо нийгэм эдийн засгийн амьдралыг дээшлэх ёстой гэдэг ийм зарчим юм байна. Энэ яг хөө гэхээр энэ төслүүд дундаасаа одоо би 5 толгой гэрээ. 5 толгойн төслүүд үнэхээр гайхамшигтай ийм нүрсний одоо дэлхийн нийтээр. Сая Давос уулзаа байж хахад Швейцар кокс гэдэг юм. Иранууд кокс авъя гэж. Германууд авъя гэж. Польшууд авъя гэж. Японууд авъя гэж. Тэгэхээр бид нар дэлхийн нийтээр хаж бодлогоо хэрхэн яаж зохион байгуулж хийх үү гэдэг чинь бидний одоо хөдлөх зөв одоо зохион байгуулах бидний одоо схемээ зөв гаргаж бодлогоо зөв гаргах асуудал юм байнамаа. Энд өнөөдөр аялсан юм байхгүй. Нэг улсад 1 хоног 2 хоног ихэнхэд агаар дээр болсон. Тэгэхээр бас мушгиж болохгүй. Би юу төгсгийн төлөв явж байгаа гэж ойлгож байна. Эргээч би улсын хурал дээр энэ концепцийг танилцуулна, дахиад засгийн газраар оруулна. Тэгээд энэ баялагын Эрдэнэс Монголыг баялагын сан болгохын тулд би өөр хамгач чагаар гэж дайрна. Би энийг зөв юм төлөв явж гэж ойлгож байгаа. Энд нэг ч хувь юм байхгүй. Миний эх орныхоо төлөө гэдэг сэтгэлээр би явж байгаа. Тэгэхээр 5 толгой эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд бид түрүүний ярьдаг Хонконгийн хөрөнгөний биржээр гарах ихний хөлбөр олон улсын стандартыг тоглох дөрмөөрөө явна. Дараагийн удаа бид дотоодын ажлын нөхцөлтэй эсвэл
хүсэл тавиад тэдний оролцоог хангаж явах 2 дахь хөлбөр. 3 дахь хөлбөр бол Оросын холбооны улс юм эсвэл бүгд найрамд хятад бусдад хамтарч цаашдаа явах гэсэн ийм одоо 3-4 хөлбөрийг албан ёсоор одоо яг тооцоололтойгоор санал болгож улсын хурл болон засгийн газар орно гэж бодож байгаа. Харахгүй энэ эдийн засгийн хэрэглэлд орж байгаа 5 толгой төслийг өрөө хүйжийг цааш нь улам нэмэгдүүлэх Монголын арданд оногдож байгаа хувь энэ өрөө хүйжийг бид нар улам нэмэгдүүлэх гэсэн ийм л одоо тооцоо томьёолоор гаргаж ирж байгаа. Тэгэхээр 5 толгойг бидний эдийн засгийн хэрэглэлд оруулах галцаагүй. Энэтэй зэрэгцээ бид нар Эрдэнэт улсын үйлдвэрийн газар оюутлуудаар байгаа 34%-ийнхаа одоо эзэн бол энийгээ бид нар цааш нь олон улсын хөрөнгөний министр гарах ажлыг зохион байгуулж хийнэ. Дараагийн ажлууд бид нар зөвшөөрөх үүдээр барих ёстой. Ийм 3 бодлогын хэмжээнд эхний цогцлуудаа хийж явна гэж би бодож байгаа. Мэдээж хийн төслүүд, газрын тосны төслүүд, ураантай холбоотой төслүүд, газрын хавралтай холбоотой төслүүдийг бид нар үе шаттайгаар яг барууны стандартаар хатны одоо тоглолтын дүрмээр бид нар боловсруулж цаашдаа явна гэж бодож байна. Ер нь бол гадныхан ч гэсэн энэ хандлагаар бас яхад 5 толгой дээр одоо консалтинг компаниуд тэрнээсээ гарч ирэх магадaltaй юм байна. Танай төслүүд 5 толгой, оюун толгойтой холбоотой гэж манай энэ улсын нэр томьёо, бэрэг тэмдэг болсон энэ төслүүдэд гадны консалтинг хийх ийм компаниуд бол урилга явуулахад хүрээд ирэх юм байна. Тэгэхээр бид энэ дээр зөв бодлого хэрэгтэй. Зөв бодлого гэдэг маань өөрөө олон улсын стандартын заваа тоглох ёстой гэж би бодож байна. 5 толгой бол эдийн засгийн хэрэглэлд хамгийн түрүүнд орох ёстой гэдгийг би хэлье. За нэг зүйл хэлээд энэ олон улсын валютын санхүү